Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийх заавар. Иргэн та e-Mongolia систем рүү нэвтрэн хайлтан хэсэг дээр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх гэж хайн үйлчлэгээ авах товч дарна. Тээврийн хэрэгслээ шилжүүлж буй тал болон тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч буй тал хэсгийг сонгож үргэлжлүүлнэ. Бусдад шилжүүлэх гэж буй тээврийн хэрэгслийнхээ мэдээлэл дээр дарж орно. Хэрэв таны машин дээр дурдсан шаардлагуудын аль нэгийг хангаагүй тохиолдолд энэ үйлчлэгийг үргэлжлүүлэх боломжгүй болохыг анхаарна. Хэрэв бүх шаардлагыг хангасан бол өөрийн тээврийн хэрэгслийн мэдээлэлтэй сайтар танилцсны дараа хүлээн авах иргэний мэдээллийг оруулна. Хүлээн авахч иргэний мэдээлэл болон хүсэл дүүсгэх явцад танд харуулах бүх төрлийн анхааруулга санамжтай сайтар танилцаж үйлдэлээ үргэлжлүүлнэ. Иргэн тээврийн хэрэгслээ шилжүүлэх хүсэлт гаргах үед шилжүүлэн авах иргэний харьяаллын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаар заавал шинжлэгдэнэ. Шилжүүлэгч нь улсын дугаараа өөрөө авч үлдэхийг хүсвэл хадгалуулах шаардлагатай ба дугаар хадгалуулсан тухай лавлгаа хэлбэрээр авах боломжтой. Хадгалаагүй тохиолдолд таны улсын дугаар хүчингүй болж бусад иргэнд олгогдох болохыг анхаарна. Шилжүүлэгч болон хүлээн авахч иргэний харьяалал таарсан тохиолдолд тээврийн хэрэгслийг улсын дугаартай хамт шилжүүлэх боломжтой. Шилжүүлэгч болон хүлээн авахч иргэний харьяалал таараагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг зөвхөн улсын дугааргүй шилжүүлэх ба хүлээн авахч иргэн нь өөрийн харьяаллын дагуу улсын дугаар захиалж авсан байх шаардлагатай. Орон нутгийн харьяалалтай бол e-Mongolia системийн үйлчлэгээ хэсгээс тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах гэж хайн өдөрт нэг удаа дугаар захиалж авах боломжтой ба тухайн захиалсан дугаар дээр машин хүлээж аваагүй 24 цаг болсон тохиолдолд тухайн дугаар автоматар хүчингүй болно. Хэрэв нийслэлийн харьяалалтай бол CarPlay Улаанбаатар цэгийн системд хандна. Иргэн та санамжтай сайтар танилцаж, би дээрх мэдээллийг уншиж ойлгосон бөгөөд тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрч байна гэсэн товчийг дарж үргэлжлүүлнэ. Үүний дараа үйлчлэгээний төлбөрийг төлнө. Дугаар хадгалуулаад шилжүүлж байгаа тохиолдолд үйлчлэгээний хураамж 12,500 дээр нэмэх нь 10,000 болж байгааг анхаарна. Тээврийн хэрэгслийн өмчлөг хэрэг шилжүүлэх цахим гэрээтэй танилцсан тоон гарын үсгээ G-Sign-аар баталгаажуулж зурснаар тээврийн хэрэгслийн нэр амжилттай шилжилж үйлчлэгээ дуусгах юм. Цахимаар шийдэж цагаа хэмнэ e-Mongolia.